Олон улсын парламентын албаны өдөрт зориулж Монгол улсын парламентаас бас мэндчилгээ дэвшүүлж үг хэлье. Улсын их хурлын эрхэм гишүүдээ та бүхэнд олон улсын парламентын холбоо байгуулагдсны 137 жилийн олон улсын парламентын холбооны өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. 1889 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олон улсын парламентын холбоо байгуулагдсан бөгөөд энэхүү түүхэн өдрийг нэгдсэн үндэсний байгууллага 2018 оноос олон улсын парламентын өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ. Парламент бол ардчлалын тулгцыг ард түмний хүсэл зориг хууль бодлого болгох эндэр. Парламент бол төр төвтэй бус хүн төвтэй хүмүүнлэг энэрэнгүү иргэний нийгэм байгуулах тухай манай үндсэн хуулийн үзэл санааны гал голомт юм аа. Энэ өдөр бид төлөөллийн дээд байгууллагын чиг үүргээ хэрэг үүсэж байгаадаа дүгнэлт хийх өдрөө. Ил тод байдал, хариуцлага, иргэдтэй ээлтэй, бас нээлттэй байх зорилготой хүрэх замынхаа чухам хаана яваагаа бид эргэж харах ёстой. Ардчилсан парламентын үнд зүйлсийг олон нийтэд сурчлан таниулах ийм одоо чухал ач холбогдолтой өдөр юм аа. Өнөөдөр дэлхийд дахинд 183 үндэсний парламент, олон улсын парламентын холбоонд нэгдэн 188 улсын парламент, 44,000 орчим парламентын гишүүн, ардчлал, энх тайван, хүний эрх тогтвортой хөгжлийн төлөө үүрэг хүлээн амжилттай ажиллаж байна. Монгол улс 1962 онд олон улсын парламентын холбоонд элснээс хойш ялангуяа байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 1990 оноос хойш парламентын ардчлалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, гендерийн тэгш байдал, залуучдын оролцоог хангах, парламентын дипломат харилцааг хөгжүүлэх чиглэлээр тус байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн билээ. Энэ жил олон улсын парламентын өдрийг хүний эрхийг анхаарлын төвд авчрыг Уриандар улс орнууд тэмдэглэж байна. Хүний эрх бол иргэн бүрийн төрдөө итгэл, шударга ёс, эрхчлөө, аюулгүй байдлын үндэс юм. Хүний эрхийг хэр хангаж хамгаалж чадж байна гэдгээс хууль, шударга ёс, парламентын дархлаа шууд хамааралтай. Хууль тогтоох, төсөв батлах, засгийн газарт хяналт тавих, иргэдийн өргөдөл гомдлыг сонсох гээд парламентын бүхий л үйл ажиллагаанд нэгдүгээрт хүний эрхийг хамгийн бодит шалгуур болох ёстой. Хариуцлагатай сайн парламент гэж олон хууль баталдаг парламентыг хэлэхгүй. Харин хууль тогтоох үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалдаг, иргэнийхээ дуу хоолойг сонсдог, баталсан хууль нь амьдрал дээр гуйл болохгүй, гуйхгүй хэрэгждэг, гаргасан шийдвэр нь ойлгомжтой, хяналт нь бодиттой, ёс зүйн өндөр парламент иргэдийнхээ итгэлийг бүрэн хүлээж чаднаа. Төрд итгэх, иргэдэд итгэл парламент итгэлээс эхэлдэг. Иймээс хүний эрхийг дээдэлсэн, иргэндээ ойр, нээлттэй, хариуцлагатай сайн парламентыг төлөвшүүлэх нь бидний парламентын шинжилгээний үндсэн зорилт юм аа. Монгол улсын их хурлын дараагаар томилогдсноос хойш хууль тогтоох үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог бодиттой хангах, чуулганы эрдэс, хариуцлагын тогтолцоог илүү сайжруулах томоохон шинжилгээг улсын их хурлын гишүүдийнхээ хамт амжилттай эхлүүлээд байна. Эрхэм гишүүдээ, Монгол улсын их хурл өнөөдөр 126 гишүүнтэй тэдгээрийн 32 нэмэгтэй гишүүн буюу 25.4%-ийг бүрдүүлж байгаа нь Азида дээгүүрт орох үзүүлэлт юм аа. Мөн 45 хүртэл насны 51 гишүүн байгаа нь манай парламентод нийгмийн олон тал төлөөллийг илүү өргөн оролцуулах боломж нэмэгдсэнийг харуулж байна. Гэхдээ энэ бүх тоон үзүүлэлтээс илүүтэй иргэдэд төлөөлөх төлөөлөл нь бодит оролцоо болж, оролцоо нь оновчтой шийдвэр болж, бодлого шийдвэр нь иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт авчирдаг учиртай. Хэрэгсэн улс төржлөөс илүү хууль тогтоомжийн өр нөлөө, хоосон шуугаас илүү бодит үр дүн, улс үндэстнийхээ язгуур эрх ашиг, улс төрийн тогтвортой байдлаа ямагт эрхэмлэн, ард түмнийхээ эрх ашигыг нэн тэргүүн тавьж, алс хэтийн бодлого чиглэсэн оновчтой шийдвэр гаргах нь сайн парламентын үүрэг юм аа. Олон улсын парламентын энэ өдөр Монгол улсын их хурл хүний эрхийг дээдэлсэн, иргэдтэй ойр, ил тод нээлттэй, хариуцлага, ёс зүй, сахилга баттай парламентыг төлөвшүүлэх үйлсэд тууштай зорин ажиллагаа илэрхийлж байна. Нийтийн эрх ашиг тугаа болгож, нийгмийн зөв хөгжилд хөтлөн дагуулсан хариуцлагатай сайн парламентыг төлөвшүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэж буй та бүхэнд олон улсын парламентын өдрийн мэндийг дахин дэвшүүлье.